Янгуучил чамд өвчин тоочж яваагүй. Ядарсан эмч нарын түмэн гачлангаас түмэн нас тулгарыг заяа түр чамд түнэр харанхуугаас үнийг илгээлээ. Алтан тангарахтай Монголын эмч нар алдаатай чиний хуурамч хуулинд аргамжаатай ботох шиг уталцсан иргэн. Гарандаа гавтай хагалгаанд орох эмч нар гарч ирэнгүүтээ шоронд орох. Гаргасан хуулаа эргээд нэг хараач гараад эмнэлэг дээр очиж та нар нэг үзээч. Өгсөн цалинг чинь чамдаж ажил хайж яваагүй шүү. Өргөсөн тангаргаасаа няцаж зовлонгоос шантраагүй. Ангаах эрдэм шамдахдаа хүслийг сайн ухраагүй. Адлагдж муу хилүүлэхтэйч сэтгэлээр унаагүй эмч нар. Эдгэрдгөө өвчин төр чи өөрөө ирээнээс найцуулсан. Эмнэлэг барих мөнгийг дүшээ та нар хувьдаан залсан. Элгэн хатуурч хавдар туссан энэ нийгмийг чинь эдгийх гэж бид нар олчин нойргүй хонсон. Алуурчин гэж ард түмэнд оромжл. Авилгал гэдэг чинь уудтай жихэр юм уу? Үхлээс хүний ам аврах үн цэнэгүү ажил уу? Үнэнд гүйцэгдвэл бид нар алуурчин болох юмч нар. Цусны үнэр зогсож хагалгаа хийж үтсэн. Зүрхэрсэн нулимсэн дунд норж үтсэн үү та нар? Засан шуурганд дуудлаганд төрж үтсэн үү? Цагаан халааттайгаа цалингийн зээлэнд хатаж үтсэн үү? Төрийн тэр бомцон дүшээ та нар төв алгасаад харийн оронд эмчлүүлэн л үз. Тарчиг амьдралтай хөөрхий ард түмэн чинь торны цаан суух энчээ хүлээж золдон шанална. Энэ бүгдийг эсрэл угаас дүшээ та нар эрүүгийн хуулиа эргээд нэг хараач. Стигвэс Монголын эмч нар ажиллан орхоод энэ өдрөөс эхэлж төр чи өөрөө жижиг тоноороо. Гаргасан хуулинд чинь гавлагдж бид нар гашуун зовлонд нүрээ угааж чадахгүй шүү. Гарах хөрөгдлөө төр чамд өнөөдөр өгөөд ганцхан хагалгаанд та нар 76 ороорой. Төрийн толгойд хавдар онцлогдоход дүшээд нь та нар твдэх байлгүй дээ. Хагалгаанд орох энчээ хайгаад олохгүй, хаана очихоо мэдэхгүй сандрахгүй дээ та нар. Монголын мянган эмч нарыг өмөрч битсэн мөр шүлгээ чамд биелгээлээ. Мөчөөр цаг хугацааг өртөөлж мөдхөн төр чиний сонор хөрх